Одоо доороо хэдэн хүн ажиллаж байгаа? Одоо доороо 3 хүн. 3 хүн ажиллаж байгаа 17 настай. Ажлын байр бүтээсэн. Тийм бүтээсэн. Nice. 1% руу орсноос хойш чамд хамгийн том гарсан өөрчлөлт чи юу? Хамгийн том ялалт чинь. Хамгийн том ялалт өөрчлөлт миний хүрээлэл. Тийм хамгийн чухал нь миний хүрээлэл. Намайг ингээд миний хажууд ямар ч токсик хүн байх ёсгүй. Намайг хүндэлдэг, намайг хайрладаг тийм хүмүүстэй миний хажууд байх ёстой. Яг тэр хүмүүсээ би олж авсан. Ингээд би бидэд гоё урам зориг өгдөг, би бинийгээ хайрладаг. Яг тийм хүмүүсээ олж авсан. Тийм хүмүүстэй байхын давуу тал гоё нь юу гэдэг вэ? Энерги менежмент амар чухал. Цаг энерги менежмент. Би өөрийнхөө миний цаг бол хамгийн үнэтэй. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол миний цаг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг би тэр хүмүүст өөрийнхөө цаг цавыг гаргаж чахад тэр хүмүүс надад ч гэсэн маш гоё энергийг, маш гоё мэдлэгийг өгч байгаа хэрэгтэй байхгүй юу? Одоо бол тэгэхээр өмнө нь байсан замагдгүй 10 жилтэй байсан жоохон токсик хүмүүстэй бол ямар ч харилцаа байхгүй. Ямар ч харилцаа байхгүй. Би ер нь бол 2 жилийн өмнөөс л яг ангийнхтайгаа юу ч ярьдаггүй. Яг ингээ урт хаяг л явдаг хүүхдээсэн. Тэгээ яг тэр үедээ эрүүл амьдралын маяг нэг тийм үү өргөө хөгжүүлэх тийм рүү ингээд орж явж байгаа. Тэг ингээ таныг олоод тэг ингээ 1% руу ороод бүр ингэсэн байхгүй. Тэгээс энэ л миний байх хэвээр газар юм байна гэдэг.